Нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яамнаас жил болгон уламжлалт зохион байгуулдаг хаврын хөтөлмөрийн үйлчлэлийн яамагт 20 гаруй томоохон ажиллагч байгууллага оролцож байна. 50-д ажлын байр бүртгэж ирлээ аж ахуйн нэгжүүдээс. Энэс одоо би нэг 40 гаруйг нь одоо бүртгэж авчихин. За ажлын байрны тухайд бол одоо юм байна. Ажилд ирж байгаа хүмүүс маань тэр шалгуурыг одоо даах хэсэг нь одоо мэдэхгүй байна. Их хэцүү юм шиг байна. Зарим улсууд бол одоо нас цагаад ирж чинь 25-аас 35 насны хооронд ч гэдэм үү хамгийн дээдлийн настай хүн авлаа 35 настай хүн болж шít. Тэгээд түүнээс ашигуул одоо ерөөсөө авахгүй л гэсэн байдалтай нас цагаад ирсэн одоо тийм над байж л одоо энэ дээр. Тийм учраас одоо ажлын байр нь ажил нь бол байна. Хүн ажиллахад ирж насны хувьд одоо зарлагдчихад байгаа юм ажиглагч чинь. Манайхаас одоо 500-аад компаниас одоо шаардлага тавиад ажлын байрны захиалганд 700-аад ажлын байрны захиалганд нэлээд ороод ирсэн байгаа. Энэ дотроос одоо уул уурхай барилга зам гүрэлтийн зохицуулсан байгаа. Тийм. Энэ дээрээс одоо хүмүүсийн ажил хайж байгаа ажил хайгч иргэд маань болохоор зэрэг зөвхөн уул уурхай барилга зам гүр гэхүүгээр нийтлэг юугаар нас бол хязгааргүй болцсон. 40-с 45 насны хүмүүсийг бас манайх бүртгээд компаниуд маань ажлын байртад бэлэн болгож байгаа. Үзэсгэлэн яамагт оролцож байгаа аж ахуйн нэгжүүд 2500 гаруй нээлттэй ажлын байр зарлжээ. Мөн хөтөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 10400 гаруй ажлын байранд иргэдийг бүртгэн ажлын байранд зуучлах ажил явуулж байна. Маркетинг менежер гэсэн ажлын байр сонирхож байгаа зөндөө байна. 3-4 газар анкет бүгэлдсэн. Ер нь байна. Тэжгүй сайхан ажлууд байна шүү дээ. За би одоо яг өөрөө жолооч мэргэжилтэй. Тэгээд одоо энэ анкет бүгэлдэх гэж хүсэж байна. За ер нь агай дайжгүй боломжтой юм биш үү? Ингээл байх ёстой л шаардах ёстой л юмуд биш үү? Шаардлагууд. Одоохондоо яг тийм ажлын байрыг сонгоогүй л байна л та. Зүгээр л судлаа л явж байна. Би хүний нөөцийн чиглэлээр ажлын байр сонирхож байгаа юм л да. Тэгээд одоо юу яагаад мөнхийн ус компанид хүний нөөцийн ажилтны анкет бүглэл сууж байна л да. Яг ажил олгогчдын зүгээс тавьж байгаа шаардлага ер нь өөрөө чинь сэтгэлээр нээцэж байна. Яг хүний нөөц талаараа болохоор урд нь заавалчгүй дадлага туршлагатай гэсэн бүх компаниуд тийм одоо шаардлага тавиад байна л да. Гэвч одоо нөгөө яг ажлаа мэргэжлээ өөрчлөөд яг хүний нөөцийн чиглэлээр яг ажиллах сонирхолтой байгаа боловч бас жоохон өмнө ажиллаж байсан туршлага байхгүй болохоор тэр тал дээр бас жоохон дутагдaltaй байна л та. Дээрх хөтөлмөрийн үзэсгэлэн яамаг хаврын төгслийн өмнө болдгоор онцлогтой. Сургуулаа төгссөн шинэхэн боловсон хүчнүүд дээрх үзэсгэлэн яамгаас сонирхсан ажлын байр олоход хялбар байх үүднээс аж ахуйн нэгжүүд төрөлжин бүхэл мэдээллийг дэлгэрэнгүй өгж байлаа.